56 дугаар бодлого ардцгар налуу ёроолоос 2 кг масстай ачааг 10 м/сек хурдтай налуу түлхсэн байна. Ачаа ба налуу хоорондох гулсах үрэлтийн коэффициент 0.8 бол ачаа хамгийн их ямар үндэс гарах вэ? Хамгийн ихнийг энэ хавьд гарсан гэж үзчихье. Тэгвэл энэ хоёрын хоорондох цаг бүгдээр x гэж болно. X. Ямар хүч үйлчлэх вэ түнд? Энд ардцгар гэж байгаа юм чинь энэ нормал хүч надад чухалуулаа явуулчлаа. Энэ доошоо нэг хүч үйлчлэн и шиг нэг хүч татна, и шиг нэг хүч татна. Энэ үрэлтийн хүч байх болно. Харин энэ хүч нь mg sin 53 гэдэг хүч. Энэ бол mg cos 53 гэдэг хүч. Энэ бол ингээд l байх нэ. За x-ийн дагуу ямар хүчнүүд нь ажил хийх вэ гэвэл x-ийн дагуу налуугийн дагуу f үрэлт болон mg sin-ус 53 хоёулаа шилжилттэйгээ 180 градус эсрэг байна. Тийм учраас хоёулангийн бүгдээрээ хасгаар авна гэсэн үг. Ингээд бүгдээрээ эхлээд n-ийг олчих. n гэдэг бол mg cos 53. Энэ эсрэг талын хүч нь энэ байна. Шууд олъё. Масс 20 cos 53 12 ньютон. Үрэлтийг нь олчих. F үр μ хүч нь μ маань 0.8 хүч нь 12 9.6 ньютон. Гуравт нь mg sin 53-ыг олъё. mg sin 53 20-ыг үрч нь 0.8 гэсэн үг. Тэр нь 16 ньютон. Тэгэхээр ингээд олчлоо. Одоо бүгдээрээ F үрэлт болон mg sin 53 энэ хүчний хийх ажлуудыг нэг нэгээр нь олъё. Эхлээд A53 бичээе. Хасах 16 хүч нь x үр хасах 9.6 хүч нь x нийлбэр A нь хасах 25.6 x болох нь байна. Энэ нийлбэр A нь өөрөө кинетик энергийн өөрчлөлтөд тэнцэж явах хүчтэй. Энд ирэхэд хурд нь тэг болно. Анхны хурд нь 10 м/сек гэдээ өгсөн байна. 0.10 м/сек. Харин тэр дээр хурд нь тэг болно. Ягаад гэвэл дэшээ өксөж явсараа зогсчихно гэсэн үг. Энерги алдаж явсараа. Тэгвэл энэ А нь өөрөө кинетик энергийн өөрчлөлтөд тэнцэнэ. Хасах 25.6 x 2.1 m эцсийн хурдны квадрат хасах нь 2.1 m анхны хурдны квадрат эцсийн хурд нь тэг учраас энэ тэг болчихно байна. Ингээд хасах 25.6 x үрч нь 2 хуваах нь масс. За энэ дээрээс x-ийг олох гэж байна. Эсрэгээр нь бичье. x тэнцүү 2-ыг үрч нь 25.6 mv нэлийн квадрат байх нэ. Ингээд болоо. x тэнцүү масс 2 үрч нь анхны хурд нь 10 байсан. 10-ын квадрат 100. Хуваах нь 2 25.6. Хоёрууд нь хурагдчихлаа. 125.6 туй. 391 юм байна ойролцоогоор. 391 метр. Гэхдээ энийг олгохгүй шүү дээ. Ямар өндөрт гарах вэ гэсэн. Тэгвэл тэрийг одоо тригонометрийн харьцаагаар бүгдээрээ л ингэж олчихно л та. Тухайлбал энэ бие нь энд байж байгаа энд ирсэн. Тэгэхэд ямар зам туулсан? X зам туулсан. Ийм хааш өндөрт гарсан. Энд 53 градус байгаа гэж үзвэл хаашиг x хуваах нь sin 53 болно гэсэн үг. Sin 53 ч өөрөө 0.8 хааш гэдэг бол 0.8 x тэнцүү энэ доороос бичиж харагдахгүй ч магадгүй 0.8-ыг үрчхэн 391 гэж болсон. Хааш тэнцүү энийг үрчхэн 0.8 3.1 юм байна ойролцоогоор. 3.1 метр өндөрт гарах нь. 57 дугаар бодлогыг бодъё. 0.2 метр өндөр налуу оройгоос 4 кг масстай ачааг түлхэж 5 м/сек хурдтай хөдлөгсөн байна. Хэвтэй тракторын 0.5 м урттай хэсэг ардцгар бөгөөд за энэ диссипатив хүч орж ирж байна. 625 ньютон-метр хаттай бүршийг тракторын төгсгөл бэхэлсэн байна. Ардцгар хэсгийн гулсах үрэлтийн коэффициент 0.4 бол m цэгт ачааны хурдыг ол ачаа бүршийг хамгийн их ямар хэмжээгээр шахах вэ гэж асуусан байна. Нэг байрлалгийн энийг энэ m цэгдэх байрлалыг m байрлал гэж байна. Нэг байрлалын бүтэн энерги нь m байрлалын бүтэн энергитэй тэнцэж явах ёстой. Кинетик болон потенциал энерги. Нэгдүгээрт нь кинетик энерги байна. 2.1-ийг үржихэн шууд үржүүлээ явчих. 5-ын квадрат нэмэх нь газраас тодорхой өндөрт байна. Энэ газрыг одоо потенциал энергийн тэг төвшин буюу жишг зэг гэдээ авчиг бүгдээрээ.
mgh масс нь 4 үржих нь 10 0.2 тэнцүү. Одоо яах вэ? Одоо харин энэ дээр нэг зүйлийг нэмж өгөх хэрэгтэй бүгдээ. Энийг шууд ингэж бичих нь бас өрөөсгөл юм аа. Юу вэ гэвэл энэ дээр нөгөө диссипатив хүчний буюу үрэлтийн хүчний хийсэн ажлыг нэмжээж тэр маань м-ийн бүтээн энергитэй тэнцэж байдаг. Бүгдээрээ санаарай. Нэмэх нь үрэлтийн хүчний хийсэн ажил. Үрэлтийн хүч болчих бүгдээрээ. Үрэлтийн хүч энд ирэхэд гэсэн үг. Дээшээгээ n байна. Доошоо mg байна. Ингээд a үр гэдэг бол μ mg-тэй тэнцэнэ. Тэр нь 0.4 юм байна. Масс нь 4, үржих нь 10. Ингээд 4 16 ньютон байж. 16. Гэхдээ хасах тэмдэгтэй. Ягаад баруун гар тийшээ явж ил үрэлтийн хүч чинь эсрэг тийшээ байгаа учраас. Хасах 16-г үржих нь тэр барцгар хэсгийн урт нь 0.5 юм байна. Тэнцүү. Одоо харин EM-ийг бүгдээрээ бичиж. EM дээр буюу M цэг дээр очиход хурдтай байна. Гэхдээ ямар нэгэн потенциал энерги байхгүй. Тийм учраас 2-1 M цэг дээр хурд гээд VM-ийн квадратаа гэж бичиж. Окей, эдгээрийг бүгдээрээ тооцоолъё л да энэ гарах уу? 2.25 50 гарах нь байна. Энэ 8 гарах нь байна. Энэ тэрэн хасах 16-гийн тал нь 8. Ингээд 2.1 масс нь 4 кг хурдны квадрат. Энэ хоёр ингээ хураагдаад 100. Энэ хоёр ингээ хураачдаг. 2.25. 25-ыг язгуураас гаргахаар 5 м/сек гарах юм. Окей, энд бол 5 м/сек хурдтай явж исэн байх нь 5 м/сек. За одоо харин яасан бэ? Одоо харин энэ энергиэрээ буюу m цэг дээрх энергиэр m цэг дээр ямар энергитэй вэ? 5 м/сек хурдтай хөдөлж байна гэдэг чинь кинетик энерги байгаа. Энэ кинетик энерги хэн даваачаа бүгднгийн тушаах вэ гэвэл пүршин даваачаа тушаана. Пүршний потенциал энерги болж хувирах нь байна. Хэн m цэг дээрх биеийн кинетик энерги нь. m цэг дээрх биеийн кинетик энерги нь тэр чигтээ пүршний потенциал энерги рүү шилжих нь байна. Тэгжээж хамгийн их ямар хэмжээгээр шахах вэ гэдгийг бүгдээр олж болно. m цэг дээр 2.1 масс vm-ийн квадрат энергитэй байгаа. 2.1 kx-ийн квадрат болсон. Эдгээр ингээ хураачи. Энэ дээрс x нь юу болох вэ? Энэ дээрс x нь m-ийг хуваах нь k m цэгийн хурдны квадрат язгуурдаар x шүү. Масс 4 k 625 m цэг дээр 25 за 55 25. Энэ ингээ 25 гарна гэсэн доороо 5 дээр 2 0.4 метр хэмжээгээр шахаа зогсох нь 40 см. 58 дахь бодлогыг бодъё. 3 м өндөр налан оройгоос 2 кг ачаа булсаж эхлэв. Хэвтэй тракторын 2 м урттай хэсэг ардсгар бөгөөд 200 Нм хаттай пүршийг тракторын төгсгөл бэхэлсэн байна. Ардсгар хэсгийн гулсах хүрэлтийн коэффициент 0.6 бол за энэ дээр ингээ 0.6 гэж тэмдэглэж хэвдүүлээ. С цэгт ачааны хурдыг олооч гэсэн байна. Дахиад яг адилхан. С цэгт энд ирэхэд ийм хурдтай гэж үзчихье. Энийг С цэг, энийг 1-р цэг гэжээ. Ачаа пүршийг хамгийн их ямар хэмжээгээр шахах вэ? Саяныхыг дахиад бодох юм бүгдээ. Нэг дээрх бүтээн энерги нь за ингэж бичих юм болохгүй. Нэг дээр нэмэх нь үрэлтийн хүчний хийсэн ажил. Тэгээд тэр нь С цэг дээрх биеийн бүтээн энергийг өгч явах учиртай. Ингээ бодъё. За нэг дээр юу вэ? Нэг дээр зөвхөн потенциал энерги нь mgh үрэлтийг бүгдээр олъё хасах μmg үржих нь d тэнцүү. С цэг дээрх энерги тэр нь 2.1 m vc-ийн квадрат потенциал энерги нь тэг. Орлуулах 20-ыг үржих нь 3 60. Энд дээр чинь 0.6 0.6-г 10-аар үржүүл 6 масс нь 2 12 12-ыг 2-оор үржүүл 24. 24-ийг ингэж шууд 2-оор үржүүлэнгүүтлээ буцаагаад масс нь хуваачи. Тэгээ язгуур дор хийгээд нэг мөсөн C хурдыг бүгдээр олъё. C тэнцүү. Энэ хоёр ингээ хоорондоо хураагдлаа. 60-аас 24-ийг хасэдв 36 язгуураас гарах 6 м/сек. Удаа байх нь. За энэ 6 м/сек гарсан. С цэг дээр бүх энерги аваачаад хэн тушаацсан? Пүршин тушаацсан. С цэгийн кинетик энерги нь пүршний потенциал энерги тэр чигээрээ хувирсан гэсэн үг. 2.1 масс С цэгийн кинетик энерги тэнцүү 2.1 kx-ийн квадрат.
эдгээрийг хооронд нь хураалаа. M-ийг хуваах нь K дахиад л зурдаар X тэнцүү. Тоон утгыг нь бичиж масс 2 C-ийн квадрат 36 K 200 зурдаар. Ингээд X гэдэг бол 0.6 юм байна. 0.6 метр буюу 60 см-аар шахах нь байна.